Сталинградын тулалдаан бол агуу их дайны шийдвэрлэх гол тулаануудын нэг бөгөөд хүн төрөлхтний түүхийн урсгалыг эргүүлсэн онцгой үйл явдал юм. Энэхүү тулалдаанд Бурят нутгийн олон дайчид оролцсон бөгөөд тэдний баатарлаг гавьяаг энэ онд Мамаев курганд мөнхжүүлэхээр олжээ. Энэхүү төслийн гол үндэс нь эх оронч үзэл юм. Буриатын бүх сургуулиуд оролцсон. Тэд 5 сарын 9-нд дүүрэг холбооны болон бүгд нэрийн тулсын байгууллагын удирдлагын оролцоотойгоор хөрс цуглуулах ажиллагаа зохион байгуулах юм. Цуглуулсан хөрсийг Буриатын боловсролын яам шилжүүлж, улмаар тэр хөрс нь Мамаев курганд босгох дурсгалын суурь болно. Энэхүү санаачлагыг Волгоград дахь Сталинградын тулалдаан улсын түүхэн дурсгалт музей дэмжижээ. Тэнд Бурят дайчдын эзүүлсийг өнөө хүртэл нандинан хадгалж байна. Манай тэдний хоёрын гэрэл зургууд хэрэгжилж байсан эд зүйлс бүр шагнал хүртэл хадгалагдаж музейн үзэгсэлэнд дэлгэгдсэн байдаг. Форумд оролцогчдод хандаа хэлэхэд Сталинградын хамгаалсан Буриатаас төрсэн дайчдын дурсгал өнөөдөр ч манай музейн хананд хүндэтгэлтэйгээр хадгалж байгааг батлан хэлмээр байна. Мөн Мамаев курганд Буриатын хөвгүүдэд зориулсан дурсгалын тэмдэг босгох гэж байгаад бид чин сэтгэлээс баяртай байна. Төслийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд хүчний бүтэц, эрдэм шинжилгээний хүрээлэл болон олон нийт хамтран дэмжлэг үзүүлэх бөгөөд энэний тулд тэд харилцан ойлголцлын санамж жижигт гарын үсэг зуржээ. Энэ бол зүгээр нэг ёслол биш. Энэ бол цаг хугацааг холбосон амьд гүр. Өгдөөцсөнхөө баатарлаг үлсэд үзүүлж байгаа хүндэтгэл ирээдүйн үеийнхэнд өгч байгаа захиас юм. Оросын түүхэн хөрсөн дээр сүндэрлэх энэхүү дурсгал нь үе үеийн холбоог баттгаж, залууст эх оронч үзэл төлөвшүүлэн, Буриат бол агуу их ялалтын салшгүй хэсэг гэдгийг сануулах болно. Төслийг энэ оны 9-р сарын 3-нд буюу дэлхийн 2-р дайнд дууссан өдөр Мамаев курган дахь зөвлөлтийн дайчдын дурсгалын оршуулгын газарт дурсгалын тэмдгийг ёслол төгөлдөр нээхээр төлөвлөж байна. Оросын холбооны улсад суугаа Мексикийн элчин сайд Буриатад айлчлалаа. Эдуардо Вильгас Михайс гэр бүлийн хамт амархаар манай бүгд найрамдах улсыг сонгожээ. Тэрээр 7 хоногийн турш бүс нутагтаа танилцсны дараа сэтгэгдлээ хуваалцаж Алексей Цыдиновтай уулзсан тухайга ярьсан юм. Эхнэр бид хоёр байгаль нураг үчиг олон жил мөрөөдсөн, ялангуяа эхнэр маань маш хүсдэг байсан юм а. Энэ удаагийн ажил маань амралтыг ажил хэрэгтэй ослоос онцгой боломж оллоо. Би Алексей Самбуевчтай уулзаж эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцах хүндтэй завшаан тохиолсон юм а. Мөн Мексикийн элчин сайдад Буриатын соёл, үндэсний хоол ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд тэр дундаа бууз, шүлэнг, онцлон дурджээ. Түүний зураг зурах зотно нь хотын хан, харин үзэгчд нь санамсаргүй өнгөрөх хүмүүс. Урлагийн олон төрлөөс Сергей Капустин граффитиг сонгожээ. Тэр анхны будаг шүршигчээ багада өдрийн хоолноос хэмнэсэн мөнгөөрөө худалдан авч байсан бөгөөд тэр үеэс эхэлсэн сонирхол нь өнөөдөр мэрэгжил болон хөгжсөн байна. Шинэ зүйл зурж эхлэх бүрд баг зэрэг айдас төрдөг юм. Гэхдээ яг тэр мэдрэмж нь хамгийн гоё. Учир нь бүтээл бүр шинэ надлын явдал болж түүнийг туулж сонирхолтой зүйл бүтээж байдаг. Урлаг таны хувьд юу вэ? Энэ бол миний амьдралын утга учир. Миний үлдээж чадах зүйл. Өнөөдөр Сергей Капустины бүтээлүүдийг зөвхөн бүс нутагтаа бус улс даяар харж болно. Харин заримын хувьд урлаг бол өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө бол нөгөөд нь уламжлалыг дагах ухаан юм. Елена Алешина 1990-ад оноос хойш Бурхны хүрэг зураг бүтээсээр иржээ. Энэ урлагт зөвхөн ур чадвар бус нарийн дэг журам, үнэн зөв байдал чухал. Бурхны хүрэг нь уран бүтээлчийн ажиллах хүрээг тодорхойлж, дүрслэл, утга санааг хэрхэн илэрхийлэхийг заагладаг. Эмч хор бүү хүрэг гэдэг шиг Бурхны хүрэг зураач худал бүү өгүүл гэж баримталдаг. Сүмд зориулагдсан бүхэн бол үнний тусгал. Тэр үнэн нь сайн мэдээ, Бурхны үг юм. Тиймээс икон зураач бол шашны гүн ухаан, сайн мэдээний тайлбарын тусгал байдаг. Хэрэв урамтэлж өөрийнхөө хэд урам сэтгэмжийг оруулбал шашны утга ойлголтыг эвдэж чадна. Гэсэн ч икон урлагт тодорхой хэмжээнд зохиомж бий. Еленагийн хэлснээр бүтээл бүр
хөтөлбөр, найруулга эсвэл гүйцэтгэлээрээ ялгаатай. Хэрэв дөрслөх урлагт дүр төрх чухал бол хөгжмийн урлагт цаг хугацааг даван үлдэх аялгүй чухал. Наталья Махава бол төгөлдөр хуурч багш. Тэрээр өөрөө 8 настайдаа энэ хөгжмийн сургуулийн сурагч байсан бол өнөөдөр уг соёлын байгууллагыг удирдан дараа үеийн хөгжимчдийг сонгодог урлагт хайр хүндэтгэлтэй хандуулах үзлээр хүмүүжүүлж байна. Сонгодог хөгжим бол 100-100-аар шалгагдсан өв. Тэр нь аль ч үед хэрэгтэй. Хүнийг дотоод ертөнцийн оюухан амьдралын бүхий л талдад итгэх чухал мэдрэмжээр дүүргэдэг. Ер нь хөгжим хүнийг зөвхөн сайн сайханд сургадаг. Тэр удирдах албан тушаал хаштагч хамгийн үн цэнтэй мөчүүд нь хөгжмийн зэмсгийн ард өнгөрдөг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин Ксения Соловьева өөр хэмнэлээр ажилладаг. Эдэн жилийн өмнө DJ хийх нь түүний хобби байсан бол өнөөдөр олон тоглолт, аль нь тоглолттой сонирхолтой мэргэжил болжээ. Тэр ажлаа технологи, уран бүтээлтэй хослуулдаг бөгөөд зарим тохиолдолд хиймэл оюунч тус болдог байна. Хэрэг чи өөрөө хөгжим зохиодог бол хэмэл оюун маш сайн туслах хэрэгсэл. Бүхнийг түүнд даатгахгүй харин өөрийн бүтээлд нэмэлт өнгө оруулахад ашиглаж болно. Жишээ нь хоолойд олон давхар өнгө нэмэх, эсвэл найралтыг бүтээхэд нэг хоолойгоор бүхэл бүтэн найрал бий болгож чадна. Хотын ханан дээрх графит, Кананы дагуу бүтээсэн бурхны хөрөг, 100-100-аар шалгагдсан сонгодог хөгжим, орчин үеийн шинэ өнгө айс, урлаг өөрчлөгддөгч хизээч алга болдгүй. Тэрнийг бүтээж байгаа хүн бүрт түүнийг мэдэрч байгаа хүн бүрийн дотор урлаг үргэлж амьдарсаар байдгийг. И Сергей Коваленков специально для программы новости. Дизайн для Валерия Шилова не... Валерий Шиловын хувьд дизайн бол зүгээр нэг сонирхол биш. Харин амьдралын байр суурь юм. Читагийн энэ залуу загварын чиг хандлагыг өсвөр наснаасаа судалж эхэлжээ. Түүний томоохон зорилго нь зөвхөн загварлаг бус мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрэгцээтэй практик шийдэл бүхий хувцсны брэнд бүтээх явдал байв. Ийхүү Вако брэнд бий болсон бөгөөд энэ нь төслийн зохиогчдын нэрний ихний үсгүүдээс бүтжээ. Би адаптив хувцсны дизайныг өөрөө хэл сонирхсон. Би хиймлүүлэлтэд бол энэ төрлийн асуудлыг өөрийн биеэр туулж бүхнийг мэдэрсэн юм. Энэ туршлага дээрээ үндэслэн дасан зохицдог дизайны ертөнцид хөл тавьсан эхний загваруудаа өөртөө зориулж хийсэн ч удалгүй энэ бусдад хэрэгтэй сонирхолтой болохыг ойлгож зах зээлд ийм зүйл бараг байхгүйг анзаарсан юм а. Шорт болж хувирдаг өмд бол түүний бүтээлүүдийн зөвхөн нэг жишээ. Валерийн цуглуулгад мөн гарын хөдөлгөөнөөр амархан ханцуугүй хантаас болон хувирдаг өөрмөц хууди бий. Дизайны шийдэл бүрийг сар сараар нэгтлэн бодож, олон улсын загварын тайзнаас ч саашаал хүртжээ. Бид оёлын цэгтэй хамтран ажилладаг. Тэд бол бидний сайн найзууд, үйлдвэрлэл тусал тим. Мөнгөөр ажилладаг ур чадвартай ойдлолчод ч бий. Бид тэднийг хотоо яар цуглуулсан. Тэд өмнө загварын ордонд ажиллаж байсан туршлагатай, ажлаа сайн мэддэг хүмүүс. Зөвлөгөө, зураг, эсгүүрээрээ бидэнд тусалж илүү сайжруулахад дэмждэг юм а. Өнөөдөр Валерийн адаптив цуглуулга улам өргөжөж байна. Дизайнерууд өөрсдийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх урлагаа нээжээ. Мөн энд хувцсны өвөрмөц хэвлэлүүдийг бүтээдэг. Манай цэхэд торгон хэвлэлийн төхөөрөмж бий. Үүний тусламжтайгаар маш өндөр чанартай, нарийн детальтай хэвлэл хийх боломжтой. Торгон хэвлэл нь TDP принтерээс ялгаатай нь хамгийн жижиг нарийн эсгэж харах давуу талтай юм. Мөн бидэнд пресс төхөөрөмж бий. Энд бид санаа боловсруулж, энгийн футболкийг илүү сонирхолтой болгох зорилт юм а. Залуус нэг дор зогсохгүй цаашид өргөжих том төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор хэд хэдэн шин цуглуулга боловсруулж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь гэрэл ойлгогч элементтэй байх юм гин. Өнөөдөр Читагийн дизайнерууд хүн амын нийгмийн хамгааллын яамнаас зарласан бизнес хөгжүүлэх грантын уралдаанд оролцож байгаа бөгөөд олгогдсон хөрөнгийг инклюзив брэндэ хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. На развитие инклюзивного бренда.
В конце марта мужчина... 3 дугаар сарын сүүлчээр нэгэн эр найрнаас харих замдаа гэртээ хүрч чадалгүй сандал дээр сум хүүтэнд унтжээ. Хүмүүс олж харах үед амьд байгаа шинж тэмдэггүй байсан байна. Төрийн тусламжийн баг клиникийн үхэл тогтоожээ. Судасны зохиолд амьсгал, даралт бүгд үгүй. Зүрхний бичлэг дээр шулуун шугам гарч байв. Түлхүүр чухал шийдвэрийг гаргасан шууд сэхэн амьдруулах ажиллагаа хийх бус эхлээд биеийг аажмаар дулаацуулна гэж үзсэн. Руководил этой операцией... Тухайн үед өвчтний биеийн температур ойролцоогоор 24 хэм байжээ. 4 цагийн турш түүнийг аажмаар 34 хэм хүртэл дулаацуулсан нь судас болон дотоод эрхтний гэмтэх эрсдлээс сэргийлэх зорилготой байв. Энэхүү ажиллагааг мдэггүйжүүлэх сэхэн амьдруулагч эмч Дмитрий Босиков удирдсан байна. Тэр өмнө нь Якутийн эрүүл мэндийн яамны яралтай тусламжийн ерөнхий зөвлөх мэргэжилтнээр ажиллаж, хэд таарч клиникийн үхэлд орсон тохиолдолд гисгэх аргачлалыг нэвтрүүлж байсан туршлагатай. Суть методики заключается в следующем. Энэ аргын мөн чанар нь дараах байдалтай. Эхлээд өвчтний биеийн температур ойролцоогоор 24 хэм байна. Биеийг огцом өөрчлөлтгүйгээр аажмаар дулаацуулж хэдхэн цагийн дотор 34 хэмд хүргэнэ. Энэ хугацаанд эмч нар зүрх, амьсгал, судасны үйл ажиллагааг байнга хяндаг. Ингэснээр огцом халалтаас үүдэх эрхтний гэмтлээс сэргийлнэ. Зөвхөн байдал докторчсны дараагаар зүрх уушгины сэхэн амьдруулах хэсгээс эхлүүлдэг. Дмитрий Босиков энэ аргыг оюутан байхдаа багш профессор Рева Алексееваас сурч эзэмшжээ. Тэрээр амьдралдаа хэдэн зуун хүнийг үхэл болон мөч тариулах аюулаас аварсан байна. Багш нь шаваад урсан ярихдаа энэ арга маш нарийн олон чухал нөхцөл шаарддаг гэдгийг онцолжээ. Би димаг лекцэндээ хэрхэн сууж ирснийг санаж байна. Үргэлж идэвхтэй оролцдог байсан. Тэндээс энэ аргыг сайн эзэмшсэн байхаа. Гол онцлог нь гэвэл мөчүүдэд тусгай дулаан тусгаалах боолт тавьж гэмтсэн эдэг зөв байдлаар дулаацуул. Хэрвээ гадна талаас нь төрүүлж гисгэвэл дотор нь хүүдийн хэвээр үлдэж цусны эргэлт алдагдана. Харин цус дотроос эдийг дулаацуулж чадвал өвчл мөч тайруулах аюулаас сэргийлж болох юм. Гадна талаас нь хүүд нөхцөл байдал хадгалагдах ёстой. Получилось, что минус... Ийхүү хасах дээр хасах нэмэх болдог гэдэг үг бодитоор биелжээ. Хүүтэнд даарч зүрхэн зогссон ч бага температур нь биеийн бодисын солилцоог удаашруулж, тарих болон бусад эрхтний эсийг үхлээс хамгаалсан байна. органов от гибели. Энэ бүх хугацаанд өвчтөн химэл комын байдалд байсан. Харин дараа нь ухаан орж бүрэн сэргсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн шалтгаан нөхцөлөд тодорхой санаж байсан. Жизнь пациента удалось... Өвчтний амийг зүрх зогссноос хойш 5 цаг 34 минутын дараа аварч чаджээ. Хамгийн чухал асуудал нь үр дагавар байсан ч амин чухал бүх үйл ажиллагаа бүрэн хадгалагджээ. Эмчилгээний дараа 5 хоногийн дотор түүнийг эмнэлгээс гаргаж гэрт нь хариулсан. Мэрний хотод улсын энэ тохиолдол онцгой жишээ болж хамгийн чухал нь тусламжийг цаг тухайд нь үзүүлэх явдал гэдгийг дахин баталсан юм а. Васильев Анна Васильева, Якутск, Мирный. Кино зураг авалтын байршлаараа аялах аяллаас эхлээд кино бүтээх үйл явцыг танилцуулсан телевизийн нэвтрүүлгүүд хүртэл Нимбо хотод болсон кино наадмын хөтөлбөр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод зориулсан сонирхолтой зүйлсээр дүүрэн байлаа. Би хятадын олон киног каирт авчирсан. Учир нь Египтэд тэд асар олон үзэгчтэй. Хятадын соёл сэтгэл хөдлөл египтчүүдийн амьдралын хэв маягтай маш өөр. Тиймээс бид энэ соёлын солилцоог улам хөгжүүлж Хятадын үзэгчдэд Египтийн сонирхолтой кинонуудыг мөн хүргэж чадна гэж бодож байна. Кино наадам нь хүн бүхэнд нээлттэй соёлын үзэсгэлэнг багтаасан байна. Энд ирээдүйн кино багийг ч харж болно. Ороптууд зураглаач, дууны найруулагч, бүр супервайзерын үүргийг ч гүйцэтгэж байна. Одоогоор энэ нь туршилтын шатанд байгаач Sherwood компани яг ийм бүтээгдэхүүнтэй багийг бий болгохоор зоржээ. Бид ажил дүрийн болон ерөнхий зориултын роботуудаас өргөжин тэдгээрийг гэр бүл уран бүтээлийн салбарт ашиглахыг зорж байна. Ингэснээр хэрэглээний боломжийг улам тэлнэ. Магадгүй энэ нь кино үйлдвэрлэлд робот ашиглаж байгаа дэлхийн анхны туршилт байж болох юм. Үзэсгэлэнд мөн кинотой холбоотой бит бус соёлын өвийн элементүүдийг дэлгэн үзүүлсэн байна. Жишээлбэл эдгээр гоёл чимэглэлүүдийг түүхэн хувцасд дараам кинонд өргөн ашигладаг. Ийм гоёл чимэглэлийг Чин улсын үеийн драм хатад зүүд юм. Эдгээр минь улсын хэв маягтай. Харин миний барьж байгаа нь Сүүн улсын үеийг. Түүхэн кино цуврал тухайн үеийн онцлог тохирсон эзэвсэг ашигладаг.
Карнавал дает... Энэхүү карнавал хятадын кино урлагийн хөгжилд шин түлхэж өгч байна. Удахгүй болох хөдөлмөрийн баярын үеэр 18 шин кино нээлттэй хийх бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 50%-аар илүү үзүүлэлт болох юм байна. CGTN. Саудын Арабын иргэн Билл EU хотын олон улсын худалдааны захын спортын тасгаас бараа сонгож байна. Тэр хөл бөмбөгийн үнэнч фанат тул чухал тоглолтуудыг бараг алгасдаг. Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тэрний хувьд зүгээр нэг сонирхол бус ашигтай бизнес юм. 4 жил тутамд түүнд сайн ашиг олох боломж бүрддэг. Би Аргентиныг дэмждэг дэлхийн аваргын өмнө EU хотод байнга ирдэг. Өнөөдөр ийм төрлийн 10,000 багц захиалгаар төлөвлөж байна. 10 тысяч таких упаковок. Билл ганцаараа биш. Дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авагчид энд цугларч ашигтай санал хайж байна. Йорданы нэгэн худалдан авагч үн тохиролцож байхад Малийн үйлчлүүлэгч хөл бөмбөгийн хэрэгсэл дагалдах бүтээгдэхүүнүүдийг сонирхон үзэж байна. Бид их хэмжээний бараа авдаг. Би энд 3-4 удаа ирж байсан. Би энд голдуу хөл бөмбөгийн бөмбөг болон холбогдох хэрэгслүүдийг худалдаа авдаг юм а. Энэ удаагийн дэлхийн аваргыг зохион байгуулах 3 улсад дээрс илүү өндөр байна. Захиалгын хэмжээ өмнөх тэмцээнүүдэд харьцуулахад ойролцоогоор нэг хагас дахин өссөн. Нийлүүлэгчдийн хэлснээр өндөр борлуулалтын шалтгаан нь EU хотын бүрэн нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой. Түүхийн эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүний хүргэлт хүртэл бүх шат нэг дор төвлөрсөн. Зах зээлийн өөрчлөлтөд хурдан хариу үзүүлэх боломжтой. Мөн шинжилгээг тогтмол нэвтрүүлдэг нь давуу тал болж байна. Олон дэлгүүр 7 хоног бүр 20-30 төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргадаг. Энэ зэрэгцээ үйлдвэрүүд оюуны өмчийн хамгаалалтад онцгой анхаарал хандуулдаг. Галийн мэдээллээр энэ оны эхний 2 сарын байдлаар EU хотоос экспортлсон спортын бараа хэрэгслийн хэмжээ 2 тэрбум 340 сая юанд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 38.5%-аар өсжээ. Больше по сравнению с аналогичным периодом прошлого года.